За манай эрүүл мэндийн шинэ технологи, шинэ нэмэлгүүд, за хагалгаа мэслийн шинэ модификац, мөн одоо эмчилгээний шинэ технологиуд болон спорт, эрүүл мэндийн чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулах, хааны хөдөөгээ нийт ард иргэдээр танилцуулах доктор Самбуу контент маань өнөөдөр одоо Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын ардын багш, Монгол улсын авиац засгалжуулагч. За манай олон дэлхийн олон медальтнуудыг төрүүлсэн одоо манай домогт нэр тусгалжуулагч насан дах тугшинда хүрэлцэн ирээд байна. За сайн байна уу та сайхан үлдэж байна. Та бүгд ийсэн сайхан үлдэж байна. Сайхан үлдсэж байна. За манай насаа багшуудын бол бас олон жил сайхан миний одоо хүндэт багш олон сайхан оддуудыг төрүүлсэн. Учраас би одоо эрхэмлэн хүндэтгэж явдаг юм хүн байгаа. Мөн бид хоёр ч одоо баг насны зөрүүтэй ч гэсэн их баг найзчихгүй ийм сайхан хүн байгаа. Тэгээ энэ удаагийн дугаард манай насан дах тугшид ирж байгаа. Өнөөдөр бас бидний төрсөн өдөр маш их бэлэгшээж их сайхан байна. За тэгээд багштаа сайхан бүхний өсөө ирээ. Тэгээ хоёулаа сайхан илэн далангуу сайхан ярилцсанаа байна. За манай багш чинь ер нь аль нутгийн хүн бэ? За баярлалаа. Юуны түрүүнд Самбуу доктор дотны дүүдээ төрсөн өдрийн гэгээл сайхан өдрийн баярын мэнд өргөж утасалж удаан жаргаж улам ихийг бүтээгээрэй гэдэг одоо ирэж байна. За би бол Уурхангай аймгийн 30 улс сумын баруун завчир гэдэг газар төрсөн. юм байгаамаа гэдэг би ихээс одоо 8 улаа. Ихтэй дөрөв эмэгтэй дөрөв ингээд амьд төрсөн. Тэгээ миний аав бол чимд базар гэж өөрөө бол Уурхангай аймгийн Богд суманд төрсөн. Миний ээж бол өөрөө 30 улс сумын хүн. Тэгээд тэр бол болоод ингээд 8 сайхан өгтрүүлээ. Тэгээд одоо ингээд сайхан явцгааж байна да бид бас тий. За хоёр нь яагаад энэ бүхэн спорт болон одоо Монгол улсын спортын төвөгтэй холбогдох болвоо? За баярлалаа тэгээд. За том болгоом л одоо анхны багш гэж сайхан ярьдаг. Миний анхны багш бол миний аав гэж би бодож явдаг. Миний аав бол Уурхангай аймгийн одоо 30 улс сум Богд баруун бойлоо хайрхуулаа. Тэрийн нутагт бол одоо амбаа гэж бойлж дууддаг. За тэр үед одоо лам хүн байлаа миний аав. Тэгээд зовсон жаргасан хүмүүсүүдэд одоо тусалж байдаг. Тийм нэлээ мэрхэн аюу хаамлаг ном сайтай тийм лам байсан. Тэгээд аав маань одоо лам одоо сүмслэн тэр хоёр хүүхдүүдийг бүгдийг цуглуулад барилдуулах дуртай, өөрөө бас барилдах нуцалдах дуртай юм байсан. Тэгэл одоо би чинь миний хамгийн дээлт одоо нэг эгч, хоёр том ах байна. Хамгийн том ах маань Баттарж гээд бас улсын шигшээ багт бас барилдаж байсан. Спортын мастер 71 оны спортын мастер. Улсын авчлага тэмцээнд бас спортын медаль аваад, улсын тэмцээнд аваад ингээд одоо нэгээс нь бол дамжин шар авах үтрийг бол бүхийн замдар бол орсон бол одоо яаж одоо манай аав Баттарж хоёр юм байгаамаа. Тэгээд 1964 онд би тэгэхэд 6 дугаар ангид байлаа. Тэгээд 64 оны Олимпиад Уурхангай аймгийн 30 улсын 19 настай чимд үзрийн дамжин шар гэдэг хүн Токиогийн Олимпийн тоглолтод орохоор мардлаа гэдэг ингээд анхудаа би тэгэж одоо радиогоор сонсч байгаа тэр үеийн телевизээр байхгүй. Тэгээд хажуудлын айлын айлдраа тий сонсоод тэгээд аав маань гол Японд Олимп гүнөг том наадам болж байгаа юм байна. Тэгээ миний хүү тэнд барилдаж байгаа юм байна. Тэгээд миний хүү нэг юу яа. Чамд нэг 54 гэж сумын дэлгүүрээс олж ийн арааж байгаа. Тийм байна. Тэгээд манай сумын дэвээс 300 км газар. Тэгээд сургуультай 300 км явдаг 5 км ч юм уу. Тэгээд сумын дэв ороод батарейны хүндээ тэр чинь том батарейтай. Тэгээд нэг арааж аваад. Тэгээд тэр Олимпик сонсох завшаа алдаад ороо болгон өдрийн нэвтрүүлгээр Токио Олимпийн тухай нэвтрүүлж байсан. Тэгээд Монголын тамирчид явж байна. Гимнастик энэ тамирчид хөнгө атлетик чөлөөтгийн
тамирчид ингэж оролцож байгаа гэдэг мэдээлэл өгдөг байсан. Монгол яриад байгаа л сонсоод байгаа. Сонсоод л өөр юм уу явах. Тэгэл тэр чинь л ороод одоо хэзээ ярих уу тэгэл дараад байгаа өмнө даав маань ээж маань эмээ маань гэж бүгд суучихсан. Тэгэл сонсдог байсан. Тэгэл миний ах төрөө юм бид бас амжилттай сайн барилдаж 9 дэх байранд орсон юм. Тэгээ Монгол таврах 7 дахь байранд орч. Тэгээд одоо Монголын одоо хамгийн одоо спортын 64 онд одоо хөл тавьсан, олимпиад одоо хөл тавьсан, анхны олимпиад орсон. Ийм одоо бахархал сайн юм миний ах маань одоо бий болгосон доо. Тэгээд 68 онд би олимпиад Монголын хамгийн анхны олимпийн медалийн тавцанд зогссон. Ийм л одоо түүхэн замл ингэж хэлээ гэлсэн дээ. Тэгээд ахаа дагаал ингээд одоо их спортоор орж ирсэн түүхтэй. 8 оны олимпиас чинь мөнхөд давраг, дамжин шар тэгээд ардаггүй дөрөв медаль авсан. Тийм мөнхөд давраг мөнгө медаль аваад тэгээд манай шарах сэрээдрага ардаггүй хөрөл медаль мегагийн одоо дэвжээс авчилаа одоо гэдэг чинь бол одоо хүртэл тэгээд бол тийм олон медаль авсан айлч спорт төрөлд одоо давтагдаагүй шүү дээ. Тоорон бол давтагдаагүй тийм. Тийм дөхтэй. За тэгээд ягаад спортын зурглаар ерөөсөө явахаар сэтгэл шолоодож ирсэн лөө. Та ч одоо дасгалжуулагчийн сургуулийг Оросд Москвад төгссөн. Москвад төгссөн тий. Тэгээд 1962 онд 64 онд 62 онд Монголын бүх ард түмний спортикад гэж том спортикад болсон. Тэгээд би нэг хөдөө манай ээж аав нутаг солихоо нөөж явсан. Би нэг хэдэн хань өхөрөө одоо нэгдлийн хань өхөрөө туугаад тэгээд манай ээж авч одоо тэмээгээр л ачаалсан шүү дээ гэж үт чинь тий. Тэгэл бай яах. Тэгээд одоо ингээд хашаа тэр 10 голоос хойш тэр гүн бүрддэг газар руу нөөж явсан чинь хоёр мөртөө одоо онос дахиад ирж явж байна. Тэгээд төлөөд үзсэн манай дамжин шарвах одоо миний одоо нас хорны ойр дотны хамаатан явах ангаа гэдэг хөх тэр хоёр маань ирж байна. Тэгсэн шарвахын ингэр дээр нэг тэмдэг зүүцсэн явж байна дамжин шарвах. Тэгээд гэсэн чинь би гайхлаа юм дээ юу тэмдэг юм бол гэж бодоод. Тэгээд ярьсан чинь асуулаа юу гэсэн чинь энэ улсын аврагын салбарт тэмцээс би мөнгөн медаль аваад жилүүд өгье. Анхны улсын аврагын салбарт тэмцээс. Тэгээд ярьсан. Тэгээд тэрийг дандаа зүүцсэн явдаг. Анхны одоо Өврангай аймгийн 30 улсын манд л одоо анхны улсын аврагын медаль авчих штэ. Тэгээд ингэр дээр зүүцсэн. Тэгээд ирээл тэгэл 92 онд ирчихэл тэгэл бидээс нөгөө завуудын дээр нэг өхөр үнээ саадаг фермер байлаа шүү дээ. 15 6 аяар. Ферм. Нэг аяар нэг 20 гаруй үнээ саадаг. Тэгээд тэр 15 6 аяар чинь хүүхдүүд одоо тэгээд сүүгээр тушаачаад өглөө сүүгээр тушаачаад тэгээд өдөржингөө тэр голтой чинь барилддаг байсан. Тэгсний манай энэ шарах цаа чөлөө төх гэж юм байдаг гэдэг. Тэгээд өдөөсөө чинь нэлсэн дээр л одоо ингэж накад гэж юм байдгийн, ингэж ард гардаг, ингэвэл тэдэн оноо гэдэг, ингэж мэхийдэг, ингэж хөлд ордог ингээл нөгөө хөөгдөд чинь зааж өгсөн. Тий. Тэгээд тэнд би хамаарад жийсэн. Манай одоо Адиа төмбөргээд нөгөө том бүхсэн шүү дээ. Монгол алхахад хамгийн өндөр усын чайдад төмбөр тий. Фэйсбүүкт багш. Тий. Тэд нар чинь тэгээд 10 гаруй хөөгдөл тэгээд байсан чигээр төгөж ийм байд юм байна. Анх одоо шарахаас жилээ төгөж юм байт юм гэж одоо тэр авийн хүүхдүүд болон би одоо анхны тийм орчин үеийн жилээ төгхийн хараатайгийн анхтай гэж одоо сурч анхны одоо жилээ төгөд юм харж байлаа тий. Тэгээд шарах маань яваад өгсөн. Тэгээд 64 оны олимпийн дараа намайг 7 дугаар төгсөж ирж яхад олимпиас ирээд бас 100 бас л ирээл. Тэгээд намайг 7 дугаар дээр жил төгссөн байсан би. Тэгээд Улаанбаатар хотод яагаад чи бол бүх болж магадгүй юм байна гэдэг. Тэр бас миний том ах чинь байсан Батарж ах. Тэр ах маань ч гэсэн цөмөр гуруулаа ирсэн. Улаанбаатарт амьдэргээл. Тэгээд би хотод шууд ирж байсан. Тэгээд одод би 21 дугаар сургуульд
жил болоод тэгээд улсын аврагчлал оролтын тэмцээний өсвөрийн улсын авраг залуучуудын улсын аврагын тэмцээнд оролцож бас нэг алтан мөнгө медаль аваад тэгээд 68 онд би өөрөн ингээд 10 дуурайг төгссөн. Том ахинда. Тэгээд миний том ах бас чөлөөлөхөр байлдаг учраас миний багшаар өөрөн ингээд тасгалж болдог. Тэгээд би бас ангийнхан болон 10 жилийн хүүхдүүдийг бүгдийг цуглуулж манай өөрөн аймгийн 10 жилийн галсан гэдэг багш байсан. Тэгээд нэг анги гаргаж өгөөд за чи одоо саврын медальтай хүн байж одоо энэ сургуулийн хүүхдүүд ангийнхаа хүүхдүүд болон 10 жилийн чигээр гэдэг зааж өгöd. Тэгээд би тэр 10 хүүхдүүдтэй бас бэлтгэл хийлээд өгөөлээ. Тэгээд бас аврагчлал тэмцээнд оролцдог. Тэгээд 68 онд аврагыг төгсөөл. Тэгээд тэр үчи нөгөө эсэлтийн шалгалт молгалтанд ордог. Тэгээд би нэмээд сургуулийн хоёр аваад тэндээ тэнцээд. Тэгээд би нэмээд сургууль би 1 жил болсон юм. 68 онд. Тэгээд 68 онд 1 жил байхдаа би бас гişээр бэлтгэл хийж хагаад. Тэгээд 69 онд болоод тэгээд 7 сард нэг харсан чинь манай бидний спортын усаа сарал гарсан байна. Хойшоо явах хүүхдүүд ийм одоо конкурс дарах хүүхдүүдийн бүртгэлийг хийж байна. Зөв талбайд усаа сурах. Тэгээд би нэмийн дээд сургуулиас оюутнууд сайн сургуультай нартыг сахилгаттай бэлтгэл сайн тийм хүүхдүүдийг одоо бас оролцохыг уриалж яана гэсэн тийм зар хараад. Тэгээд би дамжиж явахдаа хэллээ. За ийм л зар дамжиж явахад би яах вэ гэсэн чинь гочи ёо. Гоё штэ сайн тасалж болох юм шиг хэлсэн юм шиг чи. Ямар ч шалгалт өгөөд үз гэдэг юм байна. Тэгээд улс хурлын яамд шалгалтанд орсон. Толгойгоо өгч шалгалтанд ороод. Тэгээд их сонин одоо тэгээд Орос хэлний шалгалт нэлээд хүнд байсан л да. Тэгсэн чинь нэг хоёр ингээд үзүүлсэн чинь нэг залуу тэгж байна. За чи хаанхын хүүхдүүд чи өөрөн гайхсан тийм үү? Чи чимд 6 хүүхдүүд тэгж байна. Шалгалт авах гэж байгаа юм чи. Тэгсэн чинь одоо сая Монголын гавьяат болсон 10 ингээд гадаад харилцааны дээд сургуулийн захирлын дээр байсан. Инхи 10 ингээд тэр байсан юм байна лээ. Зөв. Тэр мөр чаахан дэмжсэн байх л та. Ямар ч байсан тэмцээ тэгээд шууд Москва хотын би нэмий дээд сургуульд очиод за би тэгтээ анхандаас ч жилүүдхийн төвлөлтөөр ирсэн тийм төвлөлтөөр. Тэгээд өдөр хөрстэй ингээд байжсэн чинь тэр Евгений Михайлович Чумаков манай анги даасан өөрөө жодогийн багш байсан байхгүй. За. Тэгээд жодогийн багш байсан чинь бас Чумаков багш гэж байна. Танаа Монголд одоо жодо бүх хүч юм байна. Чи одоо Монголын анхны мэргэжилтэн болох хэрэгтэй. Чи одоо энэ суралцсан болох уу гэдэг. Тэгээд тэр нь би дуртай зөвшөөр. Тэгээд тэр багшаа би 4 жил жодо гэдэг эрдэмтэд заалгаж суралцаа. Тэгээд 73 онд төгсч ирэл. Тэгээд 73 оноос хойш шууд намайг хшээгийн тасгаж болгочаар томилол. Тэгээд тэрнээс хойш одоо 50 жил одоо ингээд жодо гэдэг үгэлтэн тэл одоо ингээд амьдралтай холбоотлоо доо. За түүхтэй гэдэг. Ч одоо хэдэн олимпиад оролцоод байна? За би бол одоо 8 олимпиад оролцоод байна. Эндээс нэг 6-ад нь бол тасгаж орсон. 2-т нь бол албаны янда. Монгол улсын шигшөөгийг үндэсний шигшөөгийг ахлах гэж байна. Тэгээд би анх 1980 оны Москвагийн олимпийн тоглолт болно гэдэг. Тэр чинь манай хот ерөөсөө медаль аваагүй. 72 76 он 2 олимпиад орсон. 76 оны олимпиад орсон. 72 онд чинь жодо хөтөлбөрт ороогүй. Орсон. 72 76 онд орсон. Ороод медаль дээр аваагүй. Дэлхийн аврагт бас 2 ороод бас медаль аваагүй. Ингээд шинхэн хөгжиж байсан учраас дандаа чөлөөтгөл гэдэг үг шүү дээ. Тэгсэн чөлөөтгөхийн алтан үе байсан байна. Томчууд бүгд медаль авч эхэлж байсан. Тэгээд 80 оны 6 сарын 15-нд бид спорт дэврээр бэлтгэл хийж ирсэн чинь Москвагийн олимпиад болох гэж байгаа юм байна. Тэгээд ном засгийн удирдлагууд ирж бэлгэлтэй танилцсан юм. Тамирчид тасгаж авсан саналыг хүлээж авсан. Цэдэн бол дараа юм.
тэгж. Тэгэлэл дээр bijээс нэг бах хосод ирлээ. Тэгсэн чинь балдар орж ирлээ. Тэгээ балдар орж ирэл. За одоо нөхдөд одоо социалист орнууд анхудаа одоо ингээд хин том тоолт болох гэж байна. Одоо ингээд та нар одоо юу хэрэгтэй байна? Яамаар байна? Одоо энэ л та нар одоо гайхалтай гаргаагүй амжилттай гарах хэрэгтэй. Одоо жудо гэдэг нэг спорт юм байна. Одоо олимпиад одоо медаль авцааг нь болцсон. За энэ одоо ахалж байгаа хүн хэн байна гэдгсэн. Насан тогтох огшоо гомор. Тэгээд би танилцуулаад юм байна гэсэн. За чи бүтэн багтаа яваарай чи. Тэр үе чинь нэг шалгуур болтер байхгүй. Тэгээд 7 жингийн мосуудыг шалгуурсан. За тэгээд одоо 80 дуртай ямар усууд байна одоо чи юу гэж үзэж байна гэдэг. Гэсэн чинь одоо ингээд олимпиас медаль авахын тулд одоо ингээд амлалт авчаа тэгэл одоо авч үзээ үгүй хэцүү шүү дээ. Манай өөр гэсэн тэгэл чөлөөт хөөхөндөө суугаад тэрний давааж үгийг аавна гэдэг. Тэрний дээр олимпиад манай намд шарах бас ахлагтай дээр явсан. Яг то хоёр хүн тэр одоо нэг жилүүдийг юм чөлөөт ахаж орж штэ тийм. Тэгсэн чинь балдар юм шиг. За тэгэл амьдрал ах ямар хаана байдгүй гал тэгж байна. Найдастай байдгаа манай ашаа байшин амьдрдаг. Аваач маань бас нэг ашаа байшин амьдарч байсан баг. Ой. Энэ вишээ гэдэг. Энэ вишээр тэнд одоо хотын гүцхэн оролцдог байсан. Энэ вишээ гэдэг чинь. Яасан байдраа. За энэ насан тогтоход байр өгөх. Өшөө юм байдар дамдыг махтаад энэ дамдыг гэж ямар хүн байна. Тэр 65 дууралтны хоёрдаг барилдны нэ. Тэр үнд энэ хоёр ч одоо. За тэгээд тэр давааж явт бас яриад байна. Тэр давааж явт тэр байр өгөх. Тэгээд ерөөсө 3 байр Сэдэн балдараа одоо олимпиад тоглолт болоогүй. Болоогүй байгаа шүү дээ. Авч өгөөч юм. Тэгээ одоо энэ баярыг одоо өгсөн. Одоо өнөөдөр хийгээд сууж байгаа. Тэгээ би одоо энэ байранд хайртай. Тэгээ би одоо энэ байранд одоо 53 жил амьдарч байна да. Тэгээ би одоо энэ баярыг одоо өмсөд тэгдэг юм одоо сайн юм гэдэг би гал боломжтой байхгүй гэдэг. Үнэ сайхан байж. Түүхтэй тий. Сэдэн балдаргаас авч ирсэн. Балдар маань өгсөн юм. Балдар өгсөн. Одоо энэ хайртай байдаг одоо миний өр хүүхдүүд миний ад заргал алдаргаа төрсэн бүх юм энэ орон гэр маань одоо ингэж яасан. Тэрнээс хойш 8 олимпиад аваад олон олимпик дэлхийн аваргууд төрүүлээ. Тэгээд дээр нь энэ сайхан олон алдар цолцлыг бас аваад хотн багшун гэдэг чинь хамгийн олон сайхан шавнар төрөлж гол утга учир тийм ээ. Тий. Тэгээ би одоо явнараа одоо бахарч явдаг миний шавнарт одоо Төмрийн Баатрууд байна. За гавьяатууд одоо шар гарын гавьяатууд байна. Төмрийн Баатрууд бас 7-8 байна. Тэгээд одоо би одоо энэгээрээ л одоо бахарч энэгээр одоо сэтгэл сайхан явах юм биш одоо эднийг одоо ш. Тэгээ одоо хамгийн гол нь яг 80 оноос хойш ганц санаа зовж ясан олимпиад аврахтай болох юмсан гэж ард түмэн хүлээж байлаа. Миний хүсэл бодол хэлж байгаа юм шиг тийм хүсэл бодол тийм байлаа. Тэгээд 2008 оны олимпийн Бээжингийн тоглолтод одоо найдгийн төвшин байр гэдэг залуу маань олимпийн анхны одоо алтан медаль авч ард түмнээ баярлуулсан. Энэ бол эцэж тамтай сайхан боллоо. За тэгээд 89 онд манай Батулга Балжингийн хоёр маань дэлхийн аврах шалгалт тэмцээнээс бас Монголын анхны хөрөх мөнгө медаль авсан. Тэрнээс өмнөөс зөндөө олон дэлхийн авралт медаль төрж чадаагүй байсан. За ингээд энэ их сайхан яриа болж байна. Ерөөсө жудо гэдэг спорт Монголд анх яаж хөгжиж ирсэн юм бэ гэдэг. Ер нь тэр бүгдийг өгүүлсэн, хүүрнэсэн их түүхэн сайхан яриа болж байна. Ер нь анхны дэлхийн медалыг одоо манай спорт сонирхогчид бол сайн мэдж байгаа. Ер нь ард түмэд таниулахад ер нь анхны дэлхийн аваргын медалыг хин гэж хүн хаанаас яг ямар тэмцээнээс авчирч байваа. За баярлалаа. Үнэхээр одоо түүхэндүүлэх юм анхны их гэж гоё юм тодтол байдаг юм байна шүү дээ. Ер нь бол тий. Тэгээ хэдийгээр 73 оноос хойш шгшээгийн тасгалж дээсэн ч гэсэн 5-6 дэлхийн аварт ороод 89 он хүртэл ерөөсөн медаль аваагүй. Олимпиос 80 онд авсан байж байдаг. Тэгээд авах. Тэгээд 89 онд Белградад 10 сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж тэгээд 60 кг хэмжээнд Дашханбын Батулга анхны өргөл медаль авсан. За хасах 100 кг хэмжээнд одоогийн Балжин юм
анхны мөнгөн медаль авч ингээд дэлхийн аваргын одоо жодогийн дэлхийн аваргын медальтай болсон. За энэ дараа одоо бид юу гэхээр одоо жодоор олимпийн аваргатай болсон байж дэлхийн аварга хэрэгтэй байсан. Одоо бас л хөсөл мөрөөдөл байлаа шүү дээ. Тэгээд 2010 онд юунд Амстердамд болсон дэлхийн аварга шалралт тэмцээнээс Хашбаатарын Цагаанбаатар гэдэг хүн маань дэлхийн аварга олж ингээд дэлхийн аваргатай болсон ийм төвхтэй. Тэгээд ер нь анхны гэдэг юм их гоё байдаг учраас 1997 онд Тайландын болсон Азийн тоглолтоос анхны Азийн тоглолтын аварга манай халиуны Болдбаатар Хэшготын Эрдэнэт одоо авч байла да хамгийн анхны албатай медалуудыг. За 2005 онд Кэрт болсон дэлхийн аварга шалралт тэмцээнд Эрдэнэт маань дэлхийн аварга шалралт тэмцээний анхны эмэгтэй хүрэл медальт болж байлаа. Тий. За энэ бүгдэд бол би одоо өөрөө дандаа ахлах дасгалжуулж байсан учраас энэгээр одоо би их одоо бас нэг юм таарад бас нэг сайхан одоо хүүхдүүдийн хүчээр ингэж бас нэг зөв бэлдсэний хүчинд тийм ээ зөв бодож зөв санаж явсны хүчинд ингэж нэг анхны гэсэн одоо бас нэг юм тодтолоор би одоо бас ингэж бахархаж явдаг юм аа. Цагаанбаатар олимпийн хүрэл медаль авчихсанаас хойш ер нь топ спортууд дундаа олимп дэлхийн медаль авах маш их варианттай топ спорт руу жудаа үл тэргүүлэх байранд орж ирсэн гэж одоо би спорт солирогчны хувьд бодож явдیں۔ Баярлалаа. Яг үнэ. 2004 оноос хойш одоо 5 олимп өнгөрсөн байна л да. Тэгэд манай 10 медаль авсан байна. Жудаа зөвхөн жудаа. Жудаа үлрээс бүх спортын төрлүүдийг бодвол нэг ч олимпийн тоглолтоос медаль аваагүй тийм олимпийн он байхгүй. Тэгрээ одоо их бахархаж байгаа юм шиг жудаа бол үнэхээр одоо хөгжиж байна. Олон дэлхийн аваргатай боллоо. Одоо дараагийн олимпийн аварга одоо сойрхон байгаа хаа гэж одоо би бас жудаагийн зөвлөх тасгалжуулагчийн хувьд бол одоо бас ингэж бас их сэтгэл одоо их дөрөн байгаа. Манай дамжид маань бол одоо Лос Анжелесийн олимпийн тоглолтод дараагийн олимпийн аварга төрж болов гэсэн одоо ийм найдлага бол байгаа. Энэ бол одоо манай спорт сонирхлыг дэмждэг. Тэр дотор манай биеийн спортын улсын хороодын шгшээ баг. За Монголын жудогийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Батулга маань одоо 1983 онд бас миний удирдлагын дараа миний гар дээр байжгаад дэлхийн аварга болсон шүү дээ. Сам бүхэн л аварга болсон хүн байгаа тий. Тэгээд Батулга маань одоо энэ сам жудоор хичээлж байсан. Тэгээд одоо энэ сан уудын засгийн талаар дамжтын сэтгэл санаа хангамж халамжийн талаар одоо маш их анхаарч одоо ер нь жилд одоо 2-3 тэрбум төгрөг одоо зарцуулж байна шүү дээ. Тийм учраас бол жудоогоор одоо дасгалж оролдоон тэмцээн. Тийм учраас бол одоо үнэхээр энэ хүний ачаавь бол одоо үнэхээр одоо хилээд барахааргүй хэмжээд дуусгааргүй тийм их гавь болж байгаа юм шүү гэдгийг одоо би бас энд хэлээд сайхан байна бас. Шаваараа бахархаж байна да нэгээс нэ. Ер нь за одоо манай том одоо найруулагчид кинонд тэр үеийн сайхан Монгол киноны найруулагч одоо зохиолч тэр улсууд дандаа Москвад одоо кино урлагийн дээд сургуульд төгссөн тийм улсууд байдаг. Тэгээ одоо ерөөсөө Монголын бүх нэр хүнд өвхийн улсууд одоо алдартнууд чинь ерөөсөө дандаа Москвад зур төгсөжсэн улсууд байдаг. Таны хоёрхнаас бас одоо Оросд бас алдартай дасгалжуулагч нар олон байгаа биз? Хамт сурч ирсэн улсуудаас. Оросд одоо манай монголчууд гэсэн одоо намайг 60-73 онд төгсөөд ирэхээс өмнө чинь дандаа хойно төгссөн улсуудыг одоо албан тушаал тийм үү шгшээгүй дасгалжуулагчдаар тавьж ирсэн. Оросд улсуудыг. Тэгэхээр олзод өгш байна. Боксинг хойно Москва хотын биеийн тэмрийн дээр сургууль төгссөн. Гонгорын лавсрын гэдэг доктор одоо мундаг хүн байлаа бас гаяа. Тэр бас Москвад Баянгарын Эрдэнэ цагтын лавсрын багш шавин дээр тий. Үндэсний биеийн тэмрийн дээр сургуулийн загвал тий.
За тэгээд самбуу гэж байлаа. Бас масугаад өгсөн. Гамбат гэдэг нэг Шунтон Гамбат гэдэг нэг боксing Гамбат. Бас масугаад өгсөж байлаа. Ингээд одоо тэр үеийн мундагчууд бол бүгд одоо хойно боловсрол эзэмшижсэн. За жилүүдийн анхны одоо мэргэжилтэн дасгал жолгочаар Максар багш Ленинград төгсөж байлаа. Тэгээд тэнд байсан хүмүүс бол бүгд одоо ерөөсөө гол үндэслэгч нар нь болж одоо энэ спортыг Монгол хөгжүүлэх бас их том болж суурийн дэвжсэн улсууд шүү. Тийм учраас бол энэ ер нь Оросын биеийн тэм спортын шинжлэх ухаан бол ер нь нэгд явдгийн ер нь бол энэ тентгийн одоо конференц, энэ тентгийн конгресс мөргөөс ингээл шалгуулалтын эрдэм шинжилгээний хурал болоход бол Оросуудын шинжлэх ухаан бол тасарсан байдаг юм аа. Тийм учраас үнэхээр одоо гайхалтай шүү дээ энэ талаараа бол шинжлэх ухааны талаараа бол тийм учраас тэр шинжлэх ухааны игээд сонсч мэдсэн улсууд ч юм бол Монголд бас их мундаг байсан. Ер нь тэгээд бодлоор их хөгжүүлдэгээс намайг одоо бас 69 сургууль явахад магун дарга одоо олон улсын олимпиад орооны гишүүн. Тэр чинь нэг коллегийн хурлаар оруулаад тэгээд над санаулж ил байсан. За чи одоо жилүүдхөр Максар төгсөөд ирсэн. Одоо жодоогоор бас мэргэжилтэн болмоор байгаа шүү гэж тэгээд одоо бас мэргэжил трансайлах талаар бас яха бодлож үзсэн үстэй гэсэн бас тийм хэлжсэн шүү магун дарга энэ төртэй. Тэгээд шууд төгсөөд ирэхлээ чи сайн төгсч ирсэн байна гэж шууд шиг өнцөлж тавьчихсан. Бидний хүүхэд залуу нас одоо ерөнхийдөө 90 он хүртэл дандаа социалист системийн үед өнгөлөө. Тэр үед ч одоо бид нар хамгийн их бахархдаг медаль юу бол Оросуудыгаа их дэмждэг байлаа шүү дээ. Оросуудыгаа дэмжээд Оросууд ялахаар л тэр ч одоо социализмын чууган гүрэн байсан. Тэгээд одоо хоёр системийн үед хамгийн супер гүрэн бид нар ч Оросуудыг их дагдуугаар байдаг. Нөгөө тамирчид Оросын тамирчид ялахаар л өөрсдөө ялсан юм шиг Монголын хүн медаль авсан юм шиг ялдаг. За ингээд 2000-аад оноос хойш бол үнэхээр ингээд Монгол хүний чадварыг ингээд дэлхийд харуулад одоо Монгол улсын нэр хүндий чинь дэлхийд тахалж байгаа улсууд одоо манай спортын хөл байна шүү дээ. Монгол хүний агуу гайхав шиг. За яг хаа 70-80-аад оны үед бол манай чөлөөтийнхэн бол их сайхан Монгол бүхий орн гэдгийг бол баталж гарч ирсэн. Одоо энэ жудогийн төрөл, чөлөөтийн төрөл, за тэгээд энэ юу фокус, буудлага үндсэн спортуудаар Монгол хүний эмчилдэг гаргаж ирэхэд бол би яа гарахгүй энэ их агуу дасгалжуулагч нартай их холбоотой. Одоо бид нар чинь баг одоо алтан медаль авахгүй хэмжээд өглөө тий болтлоо бас сайхан хөгжиж шүү манай спорт. Манай тамирчид их сайхан байна. Энэ улсуудын ингээд төрж явж байгаагаа яг бол одоо би та нартай их холбож боддоо шүү дээ. Энэ олон сайхан дасгалжуулагчтай. Үнэхээр тийм. Бид бол одоо энэ Оросын сургалтын бахархаж явдаг улсууд. Тэндээс одоо гол уурхайг одоо сурч мэдэж их орондоо ингэж түгэж дэлгэрүүлсэн улсуудаа. Тийм учраас энэ спортын энэ том одоо олимпизмын том одоо талханд орж ирэхэд бол үнэхээр одоо гайхалтай тусалж байсан улсууд бол энэ Оросын шинжлэх ухаан юм аа, спортын шинжлэх ухаан гэдэг бол гарцаагүй тэдний багш нарын ч гэсэн мундаг чадвартай, чадaltaй одоо хүртэл өрхийн бидэнд байнга л тусалж ил явж штэ Оросод бол ерөөсөн. Ийм л байна. Тэгээ одоо би бодож явд энэ монголчуудын одоо дэлхийд гаргаж байгаа олимпиад гаргаж байгаа амжилтууд бүр Монголын школ гэдэг юм бий болоод ирэхээр одоо танаа шавнар шиг олон улсууд бас гадаад дөрөгдөж дасгалжуулагч хийгээд байна тийм ээ. Тийм. Одоо жишээлбэл та одоо дурдвал ер нь олон улсууд хятад, Япон, хятад, за урагшаа чинь Сингапур, Гонконг, олон орнууд, Сауди Араб, за Казахстан чинь манай экватор огш магш энэ төр гээд ер нь энэ бол болгон бол манай бас нэг школ бүрдсэний нэг шинж гэж ойлгоод байгаа шүү дээ тийм үү? Сургалтын. Тийм. Хойчин дээр үе чинь бол дандаа гаднаас тасгаж уурж авсардаг гэсэн бол одоо бид чинь гадагшаа их өргөдөж явдаг. Ажиллаач гэсэн их хөрлөг их олон орнуудаас ирж штэ. Боксийнхан явж байна. Жодогийнхан явж байна. Чөлөөтгийнхан явж байна. Буудлагын одоо мөнх хоёргээд одоо энэ тэгтэж ажиллаад ямар мундаг гарч ирж байна. Тэгээ одоо хөндийн өргөлтөөр сая одоо бас Индонезид манай хос хоёр явж байгаа шиг байна. Тэгээд энэ олон тасалж олагч нар бас ажиллаж байна. Гадаад Америкт хүртэл одоо манай хүүхдүүд тэнд тасалж олагчаар ажиллаж байна. Мөнгө хэсэглэн Сан Францискод бас ажиллаж байна. Хүүхдүүд тасалж олоод. Одоо манай ням очроо самдаг дийдэн маш гэсэн тэнд бас нэг сургууль хийгээд байгаа шиг байна. Тийм сургуулийн дасгалжуулагч байна. Ярагч энэ чинь тэнд бас хийгээд
бүр клуб байгуулж ажиллаж штэ манай Ямочор. Их сайхан байгаа шүү. Тий. Мундаг байна. Тий. Би бас энэ их сайхан хувь тавилан гэж боддгийг за манай Дамдын шавар багш Дамил өгч маань одоо өөрөө алтан үед барилдаад анхны олимпик дэлхийн медалуудад авчралцаа дараа нь одоо чөлөөт өхийн мөнгөн үеийг бэлдээд одоо хоёр ах トゥ хоёр ихэд нэг нь одоо чөлөөт өхийн дасгалжуулагч нөгөөх нь болохоор жудаа өөхийг ингэж дэлхийд гаргаж ирж Монгол хүний чадварыг гаргаж ирж ингэж чадах их бахархалтай байдیں۔ Энэ бас их ховорхон хувь тавилан шүү. Би бас тэгж боддتي нэг ах トゥ хоёр ингэж гарч хоёр үндсэн бүхийн төрлийг ингэж сайхан олон шавнар олон сайхан олимпик дэлхийн медальтнуудыг гаргаж ирж энд бол одоо зөвхөн спорт сонирхолч төдийгүй Монголын ард түмэн бүгдөө их хайртай байдаг. Тэгээ манай төв халахаас одоо би чинь одоо баян хонгорын хүн байгаа. За тэр чинь ерөөсөө бүх үзэж барьж багасаал тэгээд одоо нэг цэрэн тогтгоо баян хонгорын урангаа явж байгаа нэг дутаг гэдэг байсан шүү дээ сайн яа. Тэгээд цэрэн тогтгоороо дэмжээл ингэж бүхийн одоо энэ спорт руу шудаж орсон. Тэгэл анх одоо жоохон хүүхэд баг чинь 88 он Сөүл Олимпиас манай Экватор баян хонгорын өлзийтэй хүн медаль аваа. Тэр үе чинь баян хонгор гэж мэддэггүй Монголын хүн ингээ медаль авлаа гэж бөө баяр болж ирсэн одоо том Экватыг бол одоо бидний хүүхэд залуусаа үеийн тэр үеийн шүтээний чинь дэлхийн олимпийн медальтнууд л байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Баян хонгор ч мод шүү дээ. Манай чанар байна одоо. Анхны дэлхийн төрлүүдээс хамгийн анхны дэлхийн аваргын алтан медалийг Ираны Тегеранаас 73 онд авчаалаа. Хамгийн анхны их тодтолтой манай ойдовч бол Баян хонгор аймгийн Темис сурж байлаа. Тэндээс гарч иржсэн. Хойлогдорч байдаг юм. Гайхалтай манай цэрэг таврын нэг үед хамт сурж ирсэн юм шүү бай. Темисийн сургууль тэр Жансан дорж яд манай Уранга аймгийн засаг даргын дээр байсан. Тэгээ тэр одоо ярьдаг штеп. Намайг техник мэргэжлийн сургуулийн захирал байж байгаа. Тэд нар ч өөрхөн манай хараа орж хараал тэгэл өөрхөн бэлтгэл хийж байгаа л хэдэн өгөөдөл нацалдаад байдаг байсан штеп. Тэгэхээр Баян хонгор бол ундахтай. Одоо манай Цогтбаатар байна Баян хонгор. Манай Урнайг хараад хоёр мундаг дэлхийн гинесийн номд орлоо. Дандаа Баян хонгор юм шүү. Японы 5 үетэй барилдлаа шүү дээ тий. 10 жил дэлхий дээр ноёдлоо шүү. Бас сайхан амжилт шүү энэ. Манай Урнаа бол одоо ерөөсөн үнэхээр гайхалтай цагаан хоёр бол. Урнаа бол одоо ямар сайндаа хүн болгон тэгж эзэмшдэггүй шүү дээ. Хэвтэй барилдааны хаан гэж нэрлэгдэв дээ. Хэвтэй барилдаанаас бол Урнаатай барилддаг байлаа шүү дээ. Босч хамгаалаад дээш нь өргөд барилдахгүй. Нөгөө нэг хэвтэй л оруулчих юм бол тэгэл ялцдаг. Гайхалтай тэр бол. Манай Ширүү багшийн гавьяатын нэрэн дээр та хэлж ирсэн. За одоо удахгүй одоо энэ Ширүү одоо манай жигшээгд орж ирж байгаа хүү байгаа. За тэр бол дэлхийн олимпиад одоо тун удахгүй медаль авна гэж хэлжсэн. Тэгээд тэр чинь одоо тэгэл одоо нэг дэлхийн олимпийн дэлхийн аварга боллоо. Олимпийн хүрэл медаль авлаа тийм ээ. Тийм таньдаг хүмүүс шал өөр үт юм билий. Яг энэ хүн гарна гэдгийг бол тэр дасгалжуулагч хүний тэр торон ухаан тэр арай өөр мэдрэмж байх шиг байна. Тэг чинь Цогтбаатар хүн таньдаггүй их та ярьжсэн шүү дээ. За эдний шавныг айгүй мундаг хүү байгаа одоо Ширвийн. Одоо тэр одоо тун утахгүй дэлхийн олимпийн медаль одоо гарч ирнэ шүү л гэж хэлжсэн. Тэгээд гайхалтай ястай хөхт. Гоё хөхт. За их сайхан байна. Одоо та ер нь сая уулзах гэдэг ясан голдуу хандгаа тавьцаа. Цуслан тэнд байгаад байна уу? Тийм цуслан хотын хоорондоо байна. Тэгээд одоо энэ чудаа өхийн шигшээ багт зөвлөх дасгалжуулагчаар одоо ажил гэсэн тийм үүргийг манай шав ерөнхийлөгч өөрөө өгсөн. За. Тэгээ шав ерөнхийлөгчийнхаа өөрөө тэгээд манай шавын дасгалжуулагч тамирч гэсэн бас нэг ирээчээ зөвлөгөө мөглөө өгч хаачаа гэсэн юм санал тавьсан. Тэгээд одоо яг 7 хоногт зовчлогоор очт юм да. Тий. Одоо танай шавнарч сайхан акт юм. Одоо Цагаанбаатар акт юм байна. Одоо манай бороо төмөр хүлэг Казак отгоо тэгээд одоо бүгд л нэг активтэй бол одоо сайхан сургууль нэг л хийж шүү. Одоо 50 гаруй хөлөө бий болчлоо. Хөдөө орон нутагт. Одоо тэгээд манай жудогийн холбоо төсөл боловсруулаад 330 суманд жудоо хөгжүүлэх гэсэн тийм төсөл хэрэгжүүлэх гээд тэгээд бүх сумуудыг хувцас хэрэл материалаар хангана гээл манай Батулга ерөнхийлөгч байна. Сэтгэж байна да. За. Тэгээ одоогоор бол 10 гаруй одоо суманд байгуулаад байна. Ер нь бол ирээдүйд бол 330 сумаар там бол жудогийн клубтэй бол яа гэсэн тийм одоо зорилго тавиад ажиллаж байгаа. За тэгээд ер нь бол боловсролын яамч гэсэн асуудал бас тавигдж байгаа. Энэ хүүхдүүдийн
одоо соёл боловсрол жодоо барилдаан бол гарцаг өргөдтэй юм байна. Хүмүүжилт, яслах, мэдлэх, алхаж гიშгэх яра өөрөө нүрл одоо бас нэг тэгшэрсэн ийм хүмүүс бий болж байгаа гэдэг үднээс хүмүүжлийн талаас нь маш их анхаарч энэ жодоо барилдааныг бол Монголд хөгжүүлье. Энэ жодоо барилдааны ард дамжилт хүүхдүүдийн хүмүүжилт одоо эцэг эхчүүдэд болон бүх хүмүүсд нөлөөлнө гэсэн ийм одоо шугамар одоо жаваа Японоос гаралтай учраас үнэхээр дэлхийн бас л иргэншлийн бас нэг сайхан соёлыг төгөөсөн ийм спорт шүү дээ жодооч юм бол тийм. Маш гоё спорт шүү дээ. Маш гоё. Ер нь бол маш олон сонирхогчийг татчихж шүү жодооч юм ерөөсөө. Тийм учраас бас энэ нэвтрүүлгийг дамжуулаад хүүхдүүдийн жодоогоор хичээллээрээ өөдчин сайхан харьцаатай болно. Би сайхан авч явна. Одоо ийм ирээдүйн сайн төлөвшин тогтоод бас энэ спорт их хэрэг болно шүү гэдгийг бас хэлэхэд бас сайхан байна. Одоо би ч одоо олон хүн төрүүлсэн одоо залуу гөрөд усууч гэсэн юм тийм бодолтой манай ард хүмүүс ч тийм бодолтой биш үү. Энэ хүүхдийн заавал нэг хүчний тэр хөдөлгөөнд спортын нэг төрлөөр заавал явуулъя гэдэг. Одоо сүүлийн үеийн хүүхдүүд чинь дэлгэцийн хамаарлагтай болж байна. Биеийн хүчний ажил хийхгүй байна. Одоо бидний баг шиг одоо төлөө нүүрс одоо янз бүрийн одоо ус мос зөөх тийм асуудал байхгүй байна. Тийм учраас эдгээр чинь одоо хитрхи бэлэн ийм амьдрал байгаа тохиолдол хүмүүс одоо аав ээжүүд ч гэсэн энэ хүүхдүүдээ энэ спортоор хичээлүүлэх сонирхол бол маш их түгээмэл байдаг болсон юм байна гэж би бол ойлгоод байгаа. Одоо танай шавнырын чинь одоо байгуулсан активууд одоо нөгөө сомог гэдэг чинь алаан байхгүй юу гэдэг шиг өсвөрийн аврагчаас маш их хөрсөлтөөнтэй болдог болсон юм билээ шүү дээ. Амар. Яста зөвлөх багш хүүхд одоо тэдний хүүхдээ одоо жишээлбэл төмөр хөлөгчгийн Цагаанбаатар эдгээр бүгд хоорондоо өрсөлдөд байх шиг байгаа тийм өрсөлдөд актив болсон. Өнгөрсөн жил буян тухайд 6 татам дэвсэд тэгээд 2500 төгт 3 өдөр өрсөлдлөө шүү дээ. За 6 дэвжин дээр. Энэ сайхан юм байна. Одоо тэр саяны олимпийн мөнгө авдаг манай хиний түүхийг харж байхад ерөөсөө баасан хүүгийн түүхийг харж байхад ерөөсөө багасаа барилдаж хэлээ. Даваадарч үүдэг багш нар байжсэн тэгэл хурц ирээд одоо ингээл айгаа урд хугацаанд гараад ирчих шүү дээ. Монгол хүмүүс бас асар чадвартай одоо үнэхээр бахархал. Одоо бид нар физикал ашиг үзэл тэгээд энэ одоо оюуны олимпиадад ч тэр Монгол хүний сайхан машин агуу генний чанар их байна шүү. Генний чанар сайтай. Сайн байна. Өвөл сайтай. Одоо дэлхийн одоо жодоо өгдсөн 30 хэрэг орнууд манай Монголд ирж бэлтгэл их сонирхолтой байна. Тэгээд одоо яагаад одоо ингэ сонирхож байна? Бусад одоо нөхцөл болцоо сайтай газар яагаад явахгүй байна ингээд олон дасгал жуулч нартай мөрөслөн өгöd ингээд ярьсан чинь Монголд ирэх юм бол бэлтгэл хийсэн шиг болдго юм аа. Хөрсөлдөө маш сайн. Ямар ч хүн гараад ирсэн бидээс хэлдэг яс үздэг гинэ. За. Бусад газар ичээр бол ингээд хөл гар өвдсөн гэсэн ингээд одоо ингээд бэлтгэл хийхэд юу гэцэг байдаг. Бэлтгэл хийж өгдөг. За Монголд ирэх юм бол ерөөс ингээд одоо зүгээр суулгадаг барилтыг гэл одоо ингээд захын танихгүй жоохон бацаанууд өртөл одоо ингээд зүгээр суулгадаг тэгээд яс үздэг гэнэ. Тэгээд тийм дуртай байж тийм бол. Одоо манайч одоо Гран Пригаас медаль аваад Гран Приг авраг маструудын авраг модлол гэхэд маш том шагнад байдаг гэсэн. Одоо энэ алтан медаль авахгүй тоохгүй царай руу алдчих шүү. Ерөөсөө аврагд болж ирэхгүй бол одоо хинч авдгийг над гэж байгаа тийм ээ. Одоо яг тийм болсон тийм. Сайхан жигэд төгжиж байгаа бас энэ амжилтанд ирж байгааг л шинж үзтээ тийм ээ. Тэгэл байх тийм. Тэгээ үнэхээр тийм. Тэгээ Монгол хүний тэр яс ген сэтгэл зүйд одоо би нэг чадан дээлэн унган чадна гэсэн тийм нэг гоё юм байна дээр нэг дийлэн гэсэн. Дээр нь гарна гэсэн одоо нэг юм байна штэ. Спортлын сайн байх юм бол их сайн тийм ээ. Тэгэх юм бол тэгэл хэмж дийлэхгүй би өнөөс илүү болно л гэж үзэх юм бол тийм ээ. Бус юмдаар бол яг бас хүмүүсэртэн чинь бас талын юм бодох хэрэгтэй. Ямар ч юм дээр бүх юм дээр би дэшээ гардаг л одоо дараа сарыг бол булаацлах чинь бас нэг өөр хэрэг. Тэгэхдээ Тамирын хаан би Тамирын оюун ухааны хаан хүчээр ингэж ялж дийлж хашиг нэг ч юм бол энэ одоо жинхэнэ одоо гоё ял тийм ээ. Харгалзаа. Одоо ч
бид нар чи яг хүүхэд байхдаа нэрээ Оросын тамирчид ялгаа, Оросууд ялгаад их баярлж өрдөг л дээ. Одоо манай энэ үеийнхэн чинь одоо Ахмад өөч чинь Монголын сайхан залуучууд гарч ирээд аль ч спортын зэрэг оюуны ухааны спорт байна, e-спорт байна. За энэ одоо спорт, олимпийн төрөлт спортууд байна. Энийг үрж амжилт гаргах гэхээр үнэхээр их баярлж байна. Монгол хүн гэдгээр бахархах. Монгол хүн гэж дэлхийд ямар хэвт юм бэ? Энэ ерөөсөө аль зиндаанд явж байгаа гэдэг чинь батлан харуулж байгаа юм. Үнэхээр спорт л байна шүү дээ. Тийм учраас их сайхан байгаа юм. Тэмцэлсэн юм үнэхээр сайн. Би сэтгэл юунаас одоо биеэрээс тэмцэлсэн үнэхээр гайхалтай байна шүү дээ. Сайхан байна. Гайхалтай. За одоо ч таа чинь тэгээд юм зөвлөх тасгалжуулагч хийгээд. Тэгээд урлаан тэмцээл бэлтгэл одоо ингээд 100 мөн бэлтгэл гарахад хүүхдүүдэд дагаад гараад. Дэлхийн аварга олимпиад яваад үзчихин тэгээд одоо тэгээд нэг тэмцээнд одоо очиод үзчихин бас яаж хийж яах гээд одоо ингээд иймэрхүү мэтэл байна да. Энэ дан гэдэг шагналын талаар ойлоо яриад энэ их 7 дан би ч одоо урд нь 5 дантай хүн гэж сонсч байсан. Энэ чинь нэг ямар утгаар өгдөг шагнал вэ? Энэ одоо 1-ээс 10 хүртэл тийм даан байдгийг. 9-10 дугаар даан бол хамгийн том даан. Тий. Тэр нь бол ингээд цул улаан бүс үсэлдэг. Тэр нь бол одоо хамгийн том нь. За энэ 7, 8, 6 болоод ирэхээр ам болвол одоо бас нэлээд том даан. Одоо зэрэгл тий. Тэгээд 5, 6 гээд явцдаг. За бүр хүүхд болохоор Q гэдэг одоо нэг бүсээр улаан шар ногоон бүс үслээд ингээд дамжаад явдаг. Тийм англиар ярина. Одоо зэрэгэл дэвших англи. Тэгээд энийг яагаад тэгээд энэ дааныг авсан хүн бол ийм улаан бүс үслэх хэрэгтэй. За олон улсын жодогийн холбооноос ингэж аль биесээр батламжиж хэмжилээд одоо ямар амжилт гарсан байна, юу байсан бэ гэдэг нь бүгдээр ингэ шалгаад шалгуураар одоо олгодог юм юу байх юм тий. Тэгэхээр энийг одоо олон улсын жодогийн холбооноос надад ингэж миний зэрэглийг тогтоож гисэн юм аа. За зөв сайхан байна. Олон улсын жодогийн холбоос сая чинь манай толгой ерөнхийлөгч чинь бас олон улсын жодогийн холбооны нэг зөвлөх шүүмсэн. Зөвлөх шүүмч гэсэн үг л тийм ээ. Манай Эрдэнэ тод чинь бас Эрдэнэт одоо нэг хэсэг байсан. Сонгуульд ажилладаг нэг хугацаанд дуусаад байсан. За. Сая бодлого боловсролын салбарыг хариуцсан. Боловсрол хариуцсан. Захирал. Идэвхтэй шалсан байсан. Тэр хариуцсан захирал гэдэг. Би энэ одоо энэ спортод бас Монгол хүний өгтлөлт их бага байгаад байна. Бас Монгол хүн чинь бас их маш их биологийн байгалийн өгөгдлөх сайтай. Одоо бид нар одоо арднагааг харж байна. Ямар их рекорд тогтоож байна. Тэгээ одоо энэ ахмадуудын дэлхийн аварга, ахмадуудын мастерын тэмцээн бэ. Манайхан ч очихоор бүгд медальт үрж ирэх юм биш. Тэр энэ Монгол хүний бас нэг байгалийн тэр цаад өгөгдлөх сайн байх шиг байна. Та энэ талаар ямар бодолтой юм? Гайхалтай. Баярлалаа. 2014 онд энэ Бендмер спортын улсын хорооны эдэргээд Ахмад мастеруудын холбоо гэдэг холбоо байгуулагдсан. 14 онд. За. За энэ дараагаар нь одоо манай олимпийн орны дэд ерөнхийлөгч гавь тасалж авч Наранбаатар ажилддаг. Тэгээ би тентхийн одоо бас дэд ерөнхийлөгчээр нь ажилладаг. Тэгээ манай ахмадууд маань бол одоо тэрнээс хойш одоо маш их идэвхтэй ажилладаг болсон. Манай энэ мастеруудын Ахмадын хороо Монголын Ахмадын холбоотой хамтарч ажилладаг Сүхбаатар даргатай хамт. За. Тэгээ хөдөө орнуудад бүгд одоо ингээд салбар мастеруудын хороо салбар байгуулагдсан. Маш их одоо идэвхтэй явж байгаа. Дөнгөс яхан одоо уржигдэр одоо энэ манай аймаг хотын дөргүүдийн бүх одоо хорооныхоо ирж тайлангаа сонсож энэ жилийн амжилт ямар болсон талаар жил болгоно сонсдог. Сонсоод явлаа. За манай охин бол одоо маш их идэвхтэй оролцдог. Одоо бол энэ дэлхийн ангилд 30-аас наснаас дээш 30-аас 34, тэгээ 35-аас 39, тэгээ 40-аас 44 ингээд одоо 10 гаруй насны ангиллаар тэмцээн явдаг. За манай охин бол одоо чөлөөтгөр орж байна. Медаль авчлаа байна. Жодогоор авч байна. Гранд гольф гэдэг бас нэг чөлөөт цагаар нэг бөмбөг орцогдөг юу байна. Тэгээ софт волейбол байна.
бүх спортын төрлүүдээр олимпийн бүх спортын төрлүүдээр л одоо ингэж жил болгон дэлхийн аврах шалралт тэмцээн, нэрэмж тэмцээнүүд явагдаж байгаа. Энд бол манай ахмад маш их төвхтэй оролцож байгаа. Сая Тайланд харуул нэг 150 гарын медаль авсан байна манай ахмадууд. 14 оноос хойш уу? Тэгвэл сая жихэн ганцхан жил дотор л За одоо маш олон тэмцээнд орж шүү дээ. 25 оны хугацаанд. Одоо тэгээд ахмадын дэлхийн аврах шалралт тэмцээн явж байна. Ахмадын олимп гэж бас бий болж байна. Тэгээд энэ насны ангилаар одоо ингээд очиос энд бол манай ахмадууд бол маш их оролцож байгаа. Хамгийн одоо ахмад нь манай одоо Арднаа гүйдэг Арднаа. Одоо 93 төр хүрч байна. Өчигдөрхөн хөрх юм тэндээссэн. Энэ жил 5 алт медаль авсан юм байна. Дэлхийн аврах шалралт тэмцээнээс. Арднаа чи яхааргүй үт юм бахархал байгаа шүү. Сэрэн доллар бас хөнгөний бас гүйдэг эмэгтэй бас 85 6-тай 4 алт медаль авсан юм байна. За. Тэгээ энэ медалуудын тоо манай ахмад бол асар их одоо эзэлж дэлхийд одоо Монгол төдийл дэлхийд үлгэр дуурайл болж байгаа юм байна. Тий. Эдгээр бол бас байнга бэлтгэл хийдэг. Тэгээ энээсээ болоод тэр чин залуучуудад хөөхтүүдэд хойж үеийн асар их үлгэр дуурайл болж байгаа байхгүй энэ бол. Харин тий. Гайхалтай энэ бол тий. Одоо залуучууд нь бас иччихэж шүү дээ баг одоо. Аав ээж өвөө эмээ нь одоо ингээд аюул сайхан ингээд уралдаан тэмцээн бүжиг наадан бүх юмд итгэвтэй яваад байдаг. Тэгч бүр тэднэртэй бахархал болохгүй өөрөөхөө юм ахмад насандаа тийм сайхан амжилт гаргаад тэгж сайхан байна гэдэг чинь бүр бахархалтай байгаа байхгүй юу? Дандаа дээрүүд шигшээд байсан, энэ спортоор хичээлж байсан. Олон улсын тэмцээнд медаль авч байсан дандаа ийм ундаг осод байгаа байхгүй юу? Тэгээ энэ хамгийн гоё юм нь өөр хүүхдүүд нь дэмжиж тэр хүүхдүүдийн одоо энэ ахмадуудын дэлхийн аврагын бүх зардал мардал өөр хүүхдүүд нь дагаад ингээд гаргаж усаас гаргаж байхгүй шүү дээ. За. Тэгээ одоо үнэхээр бол биширмээр гайхалтай энэ бол тий. Өөр хүүхдүүд ч гэсэн их бахархалтай байгаа л да. Одоо өдийн насандаа очиод медаль аваад үеийн тэмцээнээс ч медаль аваад ирэх чинь. Тэгээд өчигдөр манай ахмад 2025 оныхаа Тайланд хийгээд тэгээд шинэ жил болоход манай ахмадуудын бол ямар гоё. Бүгдээрээ сайн бүжиглж байна. Ямар гоё юм. Тэгээд багтахгүй шүү дээ. Их найдад удаач 200-300 хүн ороод ирж юм бүр багтахгүй. Тэгээд тэр ямар гоё бүжиг хийж байна. Гоё би ямар гоё авч явж байна. Ямар гоё хувцалсан байна тэр одоорсон гайхмаар. Үнэхээр спорт гэдэг бол ингэж урт наслуулдаг юм байна. Зэгцтэй амьдралыг бий болгодог юм байна. Бос төлгөр дуурайл болдог гэдэг нь үнэхээр хөдөлжил байвал хөгжинэ гэдэг одоо ийм сайхан юм байна шүү дээ энэ бол. Тийм учраас тэд нар хөдөлж байна. Өөрийгөө хөгжүүлж чадж байна. Биеэ хөгжүүлж чадж байна. Сэтгэл санаагаа хөгжүүлж чадж шүү дээ чинь. Гэртээ зүгээр суухгүй тэрний хооронд нөгөө насаараа гिचээлсэн нөгөө насаараа нөгөө биеийг ингээ сайхан авчиж байгаа спортон хязгаарч мартахгүй сэтгэл санаа биеэр ингээд үлгэр дуурайл болгоо явж байгаа нь үнэхээр гайхалтай. Их сайхан. Гайхалтай сайхан. Тэгээ жил болгон яваад гэж их наадам хийдэг шүү дээ. Энэ жил спортын 10 хэдэн төрлөөр дарханд боллоо. Одоо хойд жил Сүхбаатар аймагта 8 сарын 13-аас 16-нд Сүхбаатар аймагт болно гэдэг спортын 10 гаруй төрлөөр болно гэдэг. Тэгээ бүх ахмадууд тийш очичдаг. 2-3 мянган хүн зогсолдог гэж байна ч юм бол. За. Тийм л гоё юм гайхалтай юм хийж байгаа. Манай Батэрдэн орч маш гоё бүжиглдэг хүн байлээ шүү. Батэрдэн орч сайхан бүжиглэн одоо гоё шүү дээ манай. Би Батэрдэн оргыг боддоо энэ их маш сайхан төлөв одоо бусад одоо үеийн улсуудад тийм их алдар нэртэй хүн юм биеийг маш сайхан авч явлаа. Тэгээд одоо улс төрд орсон ч гэсэн дандаа их орон ард түмнийхээ эрх ашигын төлөө харьцаа хандна. Тийм шийдвэр одоо асуудлыг тавина. Хоёрдугаарт нь болохоор зэрэг ингэж сайхан бүжиг одоо урлаг спорт наадам тэгээд энэ маш сайхан хүмүүжил ёс зүйн маш өндөр төлөвчлөөр одоо зөвхөн үндэсний өгөхөд гэдэг бүх спортын төрлийнхэнд үлгэр дуурайл болохоор сайхан бие авч явдаг хүн гэж би боддог юм. Тийм шүү дээ. Би Батэрднийг 18 настай асны мэднэ. Тэгэл анха гүшний өмнөлөгт цэрэг байж байгаа л тэгэл гэлэг багш гэж мундаг багш байсан. Тэгээ гэлэг багш. За энэ бүх болж магадгүй залуу шоо гэдэг 18 настай.
сайхан биштэй бор хөвгт авчирч ирсэн. Тэгээд ерөөсөө тэр чин 2-3 жилийн дараа л гараад ирсэн шүү дээ. Намааг бол зовоогүй тэр бол ирсэн тий. Тэгээ одоо хамгийн гол нь яасан хөдөлмөрч. Тэгээ ягаад одоо их мундаг болсон 2 гар бол өстой янз юм болсон. Ягаад гэх юм бол одоо жодогийн зааланд тэр дээш нэг 12-3 метрийн өндөрт байдаг шүү дээ. 18 метр. Тэр нэгэд олсоор ингэж авирдаг. Эхлээд гарч чадахгүй нөгөө тийм. Сүүлд нь усан бүр гардаг болоод сүүлд нь 25-ын одоо штангийн нэг юу гэдэг штэ диск гэдэг штэ. Тэрийг чинь ингэж бүслүүлээд тэгээ 25 хэлтэй. Тэгээ энэ чинь сүүлд нь бүр 30 хэлтэй хүртэл гараа авчдаг болсон. Тэгэл ерөөс 2 гарны өсөж дээлтэй хүн дэрэл. Тэгээ дэвчээтэй хөдөлмөрч. Тэгж одоо надад одоо олон жил бас нэлээд хэдэн жил надад үлдгээсэн. Одоо тэгээд маш их үлгэр дуурайлтай. Тэмцээнд ирнэ өөрийнхөө одоо барилж явсан өөрийнхөө одоо би яаж авч явах вэ гэд залуучууд бол их сурамжтай. Их намбал сайхан унштай. Сайн залуучууд бол сайн орос орт тэмцээн болох дөрөх юм. Бүх сурамж хайрлал ер нь ингэж би нэг хайрлах хэрэгтэй, хүндэх хэрэгтэй, ёс зүйтэй байх хэрэгтэй. Би ингэж явах хэрэгтэй гэдэг бүх юм ингээд баян ингээд сургаж явдаг. Тэ. Тэр үчим бол нэг ч үг дуурдаггүй байлаа. Би Батэрднээс үг авах гэж ирэн хүй хээ гэж авдаг байсан. Одоо ч бүр юм яриад ирсэн хой зогсохоос зогсоо байсан. Маш. Манай спортын хүнд их сайхан хүмүүжил гэх юм одоо. Сайхан. Отолго ерөнхийлөгч бас тэгдэж штэ. Спортоор яваад дэлхийн аварга боллоо. Улс төр дороод ерөнхийлөгч боллоо. Бизнес хийгээд тэр умтан боллоо. Тэгэхээр эн чинь спортын өгөгдөд энэ бас их хүний төлөвчл болоод амжилт тэр одоо их төсвөр дэвчээр их хөдөлмөр шоргуу чанар чинь бүх амьдрал нөлөөлдөг юм шиг байх шүү гэж байна. Бүх юм нөлөөлөв хүн чинь гэдэг шиг. Ямар сайн нэг чинь тамирчин байж байхдаа би хүртэл уурлаа чи энэ тамирчдыг ортон унтуулж чи яараа тамирчдын өрөөнд эдлийн машинтай жалуулаад байдаг юм чи. Нөгөө чин хүүрчин мөрчиг оёод бүх юм өөрөө оёод тэгээ одоо ерөөсөн тэгээ тэр чинь эхлээд самбыг хүртээ хийчих. Самбыг хүртээ олдохгүй тэр 80 онд чи. Тэгээ нэг оёод нэг хөөрөө зуулалтан дээр жахтаа машинтаа очсон. Тэгээд хооёод курчиг тэгээд нэг куртгээ тамирч зарна. Куртгийг чинь хийж явахын тулд бас нэг жижигхэн үрсүүлэг маягийн болно да. Тэр чинь бас юм олдохгүй. Тэгсэн чинь нөгөө курчгээ хийчдэг хөөрхөн үрсүүлэг хийсэн. Тэн дээр жодо муудаа гэдэг бас нэг цагаан яваар будгаар бичсэн. Бас арилтгүй байсан юм байл ингэ бичсэн. Гэхдээ тэрийг одоо манайхан тамирч чинь авдаг. Ингэ зах зээлд орж штэ энэ юм. Тэгээд гадагшаа энэ төр тэмцээнд явахдаа баахан нэг яриалагнуудыг авчраад тэгээ нөгөө бүс дээр энэний өмнө дээр хатчихна. Ер нь бид нар хүүхдүүд манай ер нь одоо мунд Бураа гэсэн. буураж ирж манай том аха сургуульд ороод 83 онд хотод орж ирсэн. Тэгээд би чинь хотод ирж дандаа зусдаг. Тэгээд тэр хотод ирээд бураажийнхаа мах сүмүүг зөөдөг юм биш. Тэгээд тэр үе чинь хамгийн их гадагшаа явдаг усууд спортын тамирчдал байсан шүү дээ. Ер нь 90 он хүртэл бол ард түмэл хийж их явдаггүй, нус төрийн ч их явдаггүй. Ерөөсөө л тамирчид явдаг байсан. Хамгийн гангу усууд тэр гоё одоо сэрсэн балгаа, тэр одоо сарвчтай балгаа хамгийн гоё хуцалдаг. Хамгийн их гадагшаа явдаг усууд тамирчдал байсан. Хамгийн гангу усууд, хамгийн их гадагшаа явдаг усууд. Тэгэл тэд нар чи хүүхдээ огч хараал л. Тэгэл спортын ордныг одоо их гоё хуцалдаг гоё усууд. Манай Батлагч онд хамгийн ганган нэрсэн. Тэгээ мундаг тэгээд намаа ямар санд 1987 онд гавьяа тасалж уцсал авлаа. Тэгээд манай ч 6 хүүхдээ энэ байшин заашин чи одоо энэ обой цаас мас галтар малтар агч болсон байж тээ. Би гавьяа тусан. Тэгсэн чинь Батулга ирээл эдэн обой цаас авцраал тэгээд нөгөө хар гурилаар тэр чин цав байдгүй л байсан юм. Энийг ингэж даад юм гээл хар гурил зураал энэ коридорт чинь. Тэгээд энэ обой цаас бүгдийг нэг гэж цасчгүй явчихсан өөр юм. Тийм үрлээ тэр шиг обоцаас ахиж мэдхгүй цавч болдгоо гэж. Тэгээд баахан обоцаас уцаарал гэл. Гачин гоё болгочих багшаа. Одоо гоё ясаа л гэж.
Хүүхэд Мундаг. хотод дээр л тэр шгшээгийнхэн айгүй ганган сайхан хамгийн гоё тэр баранг дээр джинс вэ хамгийн гоё малгай тэр одоо цам тэр үе мод болж байгаа юм шиг тамирчил өмсдөг байдаг шүү. Тэгин. Одоо энэ Батэрдэн аварга одоо баяр сайхан зан тэр лоинкер одоо хоёр ихэр лоинк хоёр их хоёр одоо тэд нар ч айгүй гангосууд байдаг байсан. Бид нар ч жоох хүүхдүүд хараад тэг сайхан ер нь ч хамгийн бахархал тусууд бас манай спорт их байсан дөө. Тэгэл найзууд нэгээд хувцас солиод өмсч чинь өнөөдөр би өмсч юмжот маргааш чи юм нөгөөдөр тэр ч өмссөн сольж гойж өмсөн шүү дээ би нэг өдөр. За сайхан байжээ. За энэ манай домог тасгалжуулагч Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын ардны мөгш, Монгол улсын гавьяа тасгалжуулагч, за үндэсний шгшээгийн ахлах тасгалжуулагч байсан манай Монгол жудо өхийн холбооны одоо олон жил тасгалжуулагч, ерөнхий тасгалжуулагчаар ажилласан насан дотох хөгшин маань энэ сайхан ариун голомтод 1980 онд Цэдэн Балдаргыг өгч ирсэн энэ сайхан голомтод жинхэнэ сайхан халуун яриа өрнөлөө. Би одоо насаа өгчтэйгээ энэ өөрийнх нь ажил амьдрал одоо хүүхэд нас талаар нэг сайхан ярилцъя гэж боддог байсан. Тэгээ ер нь уралдаан тэмцээн дээр энэ тийм дуусах тийм зав байдаггүй. Энэ сайхан халуун голомтонд нь их сайхан яриа өрнөлөө. Энэ удаагийн нэвтрүүлэг маань домог тасгалжуулагч насан тогтох хөдөлмөрийн баатартайгаа их сайхан яриа өрнөсөн жинхэнэ сайхан спортын амьдрал өрнөсөн ийм сайхан яриа боллоо. За танд их баярлалаа. За баярлалаа. Тавд амжилт хүсье. Бодлого цаг 50 болохоор дахиад ирж уулзлаа. Насаа огч багштайгаа уулзж ярьж өгч сайхан байдсан шүү дээ. Яхамд энэ бүхэл бүтэн түүхэн домогт ус уучийг сайхан байдаг. За их баярлалаа. За баярлалаа тавд.